Оройн тэргүүцчтэй НТВ-ээс чухал яриа нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр орон нутгийн сонгуул болж байгаа чухал яриа нэвтрүүлэг энэ орон нутгийн сонгуульд зориулаад үзэгч та бүхэн нийт Монгол улсын ард иргэд хэнийг сонгох гэж байгаа юм бэ? Сонгох гэж байгаа хүн чинь телевизийн ард хийн, бодит байдал дээр хийн, бодит амьдрал аман яриа хоёр хэр зөрдөх хүн бэ гэдгийг харж ялгаж салгахын тулд та бүхэнд нэр дэвшигчдийг бас нэг нэгээр танилцуулж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт нийслэлийн эрдэнэ хуралд нэр дэвшиж эрдэнэ төлөвчдийн хуралд нэр дэвшиж байгаа хоёр залууг би чухал яриа нэвтрүүлгийн зочноор өрн оролцуулж байна. Энэ бол миний зүүн гарталд сууж байгаа Майн баярын тулат Японы гадаад худалдаа хөрөнгө оруулалтын газрын албан ёсны харилцагч ийм залуу хийж байгаа. Залуу байгаа. За дараагийн хүн бол Төмөн дэлгэрийн Бацогт Ардсан намаас Баянзүрх дүүргийн эрдэнэ төлөвчдийн хуралын 27 дугаар хороонд нэр дэвшигч. Манай тулгт бол 4 дугаар хороонд нэр дэвшиж байгаа. За ийм хоёр залуу байна. За тэгэхээр Баянзүрх дүүрэг бол миний хувьд сонирхолтой дүүрэг. Дэрсмаа та бүхэн нэр дэвшиж байгаа хороо сонирхолтой. Нэр дэвшиж байгаа нам чинь сонирхолтой. Ягаад тэгэхээр танаа нам бол сүүлийн үед бас нэлээд хүчтэй үйл ажиллагаа явуулж тэргээрээ бас тэр дийлэх бас сайн муу зүйлийг сонсч байна. Залуучуудын хувьд тэгэхээр намаас эхлэе гэж бодож байна. Хорооноос биш. Жохом энэ намыг яагаад сонгох болов? Яагаад энэ намаас нэр дэвшиж байна? За миний хувьд бол манай одоо аавын дүү аав ах маань хонхны цог цаахан гэдэг одоо манай арчлын анхны хараа цаанд нэг юм байдаг одоо талиалжсан. Тэгэхээр 90 онд анх тэр арчилсан хувьсгалыг Монголд авчрах энэ үйл хэрэгт одоо гитараараа бичсэн нийтлэрээ одоо энэ ах маань тэмцэж явж ирж байсан. Тэгээ энэ үйл хэрийг нь одоо өнөөдөр би бас үржүүлэх ёстой гэсэн юм. Аавынхаа үйл хэрэг үржүүлж байгаа тийм үү? Тэгээ өнөөдөр одоо 22 жил арчил Монгол улсад одоо за ингээд арчлын хувьсгал ялснаас хойш болжээ тийм ээ. Гэтэл яг өнөөдөр ард иргэд маань энэ арчлын үр шимийг бас хүрч ийнэг бол үгүй. Арчлал үнэхээр Монгол оронд бодит утгаараа хөгжиж чадж байна уу? Бидний одоо юу гэдэг монголчуудын 22 жилийн өмнө хүсэжсэн тэр арчилсан нийгэм гэдэг маань өнөөдөр яг тэр хүссэн дүр зургаараа бий болсон байх нь бас үгүй байгаа тийм ээ. Тэр энэ дээр гажуудл их байсан байж байгаа. Тэр болгоныг одоо засах хэрэгтэй яг арчил энэ бидний хүсээдсэн тэр нийгмийг авчрахад бидний залуучуудын одоо үүрэг оролцоо гарсах хэрэгтэй гэдэг утгаар би бол арчилсан намд илсээд одоо энэ арчилсан намын үйл хэргийг залгаад ингээд авч явах ийм бодлогоор өнөөдөр сонгуульд нэвтэрч байгаа. Таны хувьд ер нь бол одоо дэлхийн нийтээр тийм ээ дэлхийн хэмжээнд арчлал гэдэг зүйл хамгийн зөв нийгэм болж одоо одоогийн байдлаар бол одоо ажиглагдаад байгаа тийм үү. Тэгэхээр энэ маань одоо Монгол улс маань өөрөө энэ арчлал гэдэг нийгмийг сонгоод явсан. Тэгэхээр миний хувьд харьцангуй залуу хүн тийм ээ. Тэгэхээр энэ арчилсан нийгэмд тийм арчилсан иргэн бий. Энэ нийгмийн одоо сайн сайхны төлөө энэ нийгэмд одоо хөгжид дэвшиж тийм өөрийн гэсэн одоо хувь нэмрээ оруулахын төлөө энэ одоо арчлал гэдэг энэ арчилсан намын үзэл бодол тийм ээ. Энэ арчлалыг одоо төлөвшүүлж байгаа, иргэнд хүргэж байгаа энэ бохин маань одоо яг одоо миний одоо бас үзэл бодолтой салшгүй одоо холбоотой. Тийм учраас би энэ арчилсан намыг одоо арчилсан намын гишүүн. Ер нь бол арчилсан нам бол ард түмэндээ дандаа одоо амлалтаа тийм ээ зорж исэн зүйлээ бол хийж ирсэн юм нам байдаг. Жишээлбэл анх бол малыг ховчлаа гэсэн малч татна гэсэн тийм ээ ховчилсан. За газраа өмчлөх юм хэрэгтэй болгосон тийм ээ. За орон сууцыг иргэдэд нь бас ховчилсан. Гадаад паспорт болоо гадагшаа явдаг болгосон. За хүүхдийн мөнгийг анх олгосон ч гэдэг юм уу тийм. За гэтэл өнөөдөр ингээд яг тэр болгон одоо хууль одоо тэр арчлын одоо тэр систем гэх юм да тийм хууль цаасан дээр бол өнөөдөр буугаад байдаг мөртлөө ард түмний амьдрал дээр болохоор одоо янз бүрийн асуудлууд гараад байдаг. Энэ яагаад вэ тийм ээ? Жишээлбэл одоо газрын тухайн хуулийг анх 2000 онд батлаад ингээд тэр үзэл санаа нь бол их зүв байгаа тийм үү? Гэтэл яг энэ маань одоо амьдрал дээр ирээд гажуудаад ингээд яг одоо өнөөдөр бол жишээлбэл газаргүй газраа олж авч чадаагүй гэсэн газрын асуудалтай өчнөө мянган иргэд байж байгаа. Дээрээс нь Улаанбаатар хотод гişих газар одоо нэг газар отгой болж штэ тийм ээ газрын талисэн гэтэл бид нар ч одоо дэлхийд дээр газар нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд хоёрт ордог ийм өргөн удам нутагтай мөртлөө газаргүй болчдөг. Тэгэхээр энэ болгон бол тэр одоо юу гэдэг улсын хурлын сонгуульд жишээлбэл арчилсан нам за 96 онд ялаа за түүнээс хойш бол хамтарсан засаг байгуулах гэсэн байдлаар тийм ээ одоо төрийн жолоог бол атгалж исэн боловч яг тэр нь амьдрал дээр хэрэгжих нийслэл болоод дүүрэг энэ хороо гэд иргэдийн яг амьдрал руу чиглэсэн яг энэ дээр нэгж ажиллах газар нь болохоор дандаа л нэг нам ноёрхож ирсэн. Гажуудсан гэж ярьлаа. Гажуудсан гэх надад нэг сонирхолтой асуулт төрлөө л дөө. Танаа намын лидерүүд одоо байж байгаа үйл даргаас ахуулаад алтгүйг шийд юм уу? Танаа намын лидерүүд 22 жилийн улсууд дотор цуг оролцож, цуг хэрэлдэд цуг үүсгэсэн ардчил шүү дээ өнөөдөр. Тэгэхээр гажуудсан гэхээр тэр хүмүүс байсараа гажууд болчихвоо. За гэтэл л шүү дээ 22 жилд бол нийслэл хотод
ардчилсан нам нэг ч удаа ялж байгаагүй. За энэ саяын одоо улсын хурал нийслэлийн сонгуулиар ардчилсан нам анх удаа олон болоод нийслэлийн засаг даргаар Батүлдаар одоо жишээл болж байна тийм үү. За манай Баянзүрхт үргэлж шаах юм бол энэ 22 жилд одоогийн Монгол Ардын нам буюу хуучны Монгол Ардын хувьсгалт нам засаг барьж ирсэн. Тэгэхээр одоо яг яаж юм гэхээр улсын хурал болохоор ардчилсан намын лидерүүд хамт суулцаад тийм ээ. Одоо хамт суугаад тэнд хуйлаа боловсруулад гаргаж байна. Гэтэл яг нөгөөдий чинь одоо амьдрал дээр хэрэгжүүлэх хэмдээр тулангууд жишээлбэл одоо юу гэдэг нөгөө хотын фракц одоо ардын намын те газрын мафи гэдэргээл ярьдаг штэ. Энэ болгон чинь ингээд энэ үзэл санаа сайхан үзэл санаа дээр байж болно тийм үү? Яг амьдрал дээр хэрэгжээд ингээдээр тулгаарл нийслэл дүүрэг хороо гэж шат чатанда иддэг нөгөө дарга нар нь тийм ээ иргэдийн төлөө биш дарга нарын төлөө үйлчлдэг энэ систем үйлчлээд яваад байдаг. Энийг нь яг одоо юу гэх юм бид нар бол хажуудыг хэлж байгаа үнийг бол одоо бид нар ингэж заасах хэрэгтэй гэсэн юм. Одоо яг 11 сарын 21-нд сонгуул болно тийм ээ. Ер нь бол иргэд маань бас мэдж байгаа. Хамгийн чухал сонгуул гэхэлэр ерөнхийлөгчийн сонгуул, улсын их хурал гэдээ манайхан буруу ойлгодог тийм ээ. А гэвч тэнд сууж байгаа улсууд маань өнөөдөр яг иргэн тий өрх энэ одоо таны гудамж гэрэлтүүлэх тийм ээ худаг ус гэдэг ингээд яг энэ тулгамдж байгаа цэцэрлэг сургууль гэдэг энэ асуудлыг шийддэг улсууд бол огт биш. Гэтэл манайхан дандаа буруу ойлгодог. За би эндээс нэг юм гишүүн сонгоо гаргацсан. Одоо манай энэ ч худаг барьж өг. Сургууль цэцэрлэг барьж өг гэдэг ингээд гишүүн бодоод байдаг. Гишүүн бодоод байдаг. Одоо Баянзүрхт үргээс бол ган үе гишүүн болгохын сайд болсон байгаа тийм ээ. Ган үе гишүүн Арслан намаас нийт дэвшээд одоо улсын хурлын гишүүн болсон. Баянзүрхт үргийн иргэд бол жишээл ган үе гишүүнд хандаад өчнөө өргөдөл гомдол юмудаа сан сэтгэлээ явуулдаг. Гишүүн бол одоо түүнд бас тодорхой хэмжээр хариулаад ингээд тийм ээ асуудлуудыг шийдэд явдаг боловч чи улсын хурлын гишүүний хувьд бүхэл бүтэн 280 мянган хүн амтай бүхэл бүтэн дүүрэг Монгол улсын хүн амын 10% тийм ээ. Энийг ингээд бас шийдэд явна гэдэг дээр бол яхаар байхгүй одоо юу гэх юм тэр болцоо нь бол хүрхгүй болчихж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр стол одоо чи 4-р хороон дээр тулгарч байгаа асуудлын тухайд бол энэ тулах гэдэг хүн ажилланаа. Гишүүнтэйгээ тийм ээ гар хөл нийлж Батүл дарагтайгаа бид нар гар хөл нийлж яг тэр дээр явагдаж байгаа бодлого хийх гээд байгаа зүйл шинжилтийг тэр шийдгээд байгаа асуудлуудыг яг тэр иргэд дээр нь тулгаад айлын хаалгаар нь оруулаад ажиллах дээр нь бид нар ажиллах юм байнамаа гэдэг ийм зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг дээд хэдийг сонгосон за улс орон нутгийн сонгуул тэр дүүрэг дээр ямар нөхцөл гарна тэр хамаагүй гэчихээр эн чинь явж одоогийн тэр хүмүүсийн тийм ээ иргэдийн амьдрал ийм байдалд хүрээд байгаа гол шалтгаан болчиход байна гэсэн үг тийм. Энэ Бат цогтын танилцуулах хуудас байна л дээ. Энэ надад сонирхол татлаа л да. Наран урах зүгээс нийслээд үсцийг найрамдлын нэртэй гоё дүүрэг байсан. 22 жил нэг нам дангаараа удирдлаа, хогон задгарч хүн орхигдлоо. Иргэд нь биш дарга нар нь хүслээ биелүүлв. Дүүрэг нь биш дархтнууд нь хөлжиж баяжив. Тэдэнд мөнгө дутаагүй сэтгэл дутсан. Тэгвэл одоо цаг нь ирлээ эрх мэдэл нь багтаагүй шунал нь ихсэн гэж байна. За тэгэхээр энэ бас сонирхол татчихын л та. Нэрээ одоо ингэ бодсон чи 22 жил тий нэг нам дангаараа удирдсан гэдээ ойлгох юм бол хот маань ямар зүнэгсээ олон байшин барилга баригдсан юм. Гэхдээ социализм үеийн хот одоогийн Улаанбаатар хоёрыг харах юм бол нэг л олон гоё байшинтай хогийн тантай шиг болчиход байна л да. Энэ л гоё л үг байна. Ер нь бол яг шууд Баянзүрх дээрээ би жишээ аваад хэлье тийм ээ. Өнөөдөр Баянзүрх дүүрэг яг одоо төв замаараа явхлаар нэг сайхан цэцэрлэгтэй жил болгон сайхан шинээр тавьсан хашаатай гоё одоо хөшөөнүүдтэй тийм ээ. Гэвч энэ одоо хөгжил мөн үү? Энэ өнөөдөр бодтой амьдрал мөн үү? Баянзүрх дүүрэг чи явж бусад дүүргүүдийг бодвол харьцангуй хөрөнгө оруулалт хийцэн юм шиг нөгөөдх нь эдсэн уус ямар ч нэлээд юм хийцэн дүүрэг шиг харьцангуй хот дотор бол нэлээд юм хөгжсөн дүүрэг шиг харагддаг. Одоо яг таны нүдэнд яг тэгж л харагдчихаа. Та тэгвэл одоо манай 27 дугаар хороо буюу тэр дарь их рүү очиод үзээрэй. Тийм ээ. Тэр уул дамнаад амьдарч байгаа айлуудын амьдрал өнөөдөр хэцүү байна. Одоо 4-р хорооны хойшоогоо тэр бас уулаар руу ингээд явцсан байж байгаа шүү дээ. Баянзүрх дүүргийн хэмжээгээр 700 айл ямар ч гэр захилгаангүй амьдарч байгаа. Хүүхдүүд нь 30 минут одоо тэр хамгийн наад одоо тэр гэр ороо 21-р зуунд тий 21-р зуунд. Тогны асуудал гэдэг ингээд. Гэтэл одоо хөшөө бариад байгаа байхгүй. 350 сая төгрөгөөр нэг хөшөө барьцдаг тийм ээ. 350 сая төгрөгөөр 120 хүүхдэд цэцэрлэг барих боломжтой. Тэгээ манай Баянзүрхийн хэмжээгээр одоо өнөөдөр 3 хүүхдийн нэг л цэцэрлэгт явж байгаа. 2 цэцэрлэгт явж чаддгүй. Үүнээс болоод хүүхдүүд гэртээ сойжлогдоод тийм ээ явдаг гэр оронд нь гал түн гарахдаа ямар нэгэн эрсдэл гарна. Тийм болохоор ээж аав нь бас нэг нь ажил хийн, нэг нь ажил хийж чадахгүй ч нэг маш олон асуудал гараад ирдэг. Зүгээр хүн амьтан сонсвол зарим хүний дургу хурж магадгүй хөлдөөтлөө шилж магадгүй л та. Заримдаа надад бодогдсон шүү дээ. Улаанбаатар хот хааш сургууль цэцэрлэгээр дүүрсэн хот болох хэвээр хүн үзэх харах юмтай
бас нэг хотын өнгө төрөх гэж баймаар санагдаад байгаа. Энэ залуу хүмүүс. Би таны хувьд бас энийг онцлог хараад байна л. Та гадаад төгсөжсэн тийм үү? Японд олон жил байсан. Даожийн гавын гишүүнтэй байр байдал чих төстэй нэг намынх юу гэдэг ингээл олон жил байж гисэн. Японд байгаа хөгжлийн соёлыг өнөөдөр Улаанбаатар хотод юм уу Монголд хийх боломжтой айгүй. Та залуучууд өөрсдөө хэр бэлтгэл хүчин болж ирсэн бэ гэдэг асуулт бас сонирхол байна. Ерөөсөө одоо яг гол ялгаа тэр бол бүрэн боломжтой. Тэгээ миний харж байгаагаар гол ялгаа бол энэ иргэдийн төлөө энэ хотыг хот шиг хот байлгая гэсэн тийм сэтгэл нь өнөөдөр хүртэл одоо яг саяны тэр уншсан байгаа байхгүй. Сэтгэл тутсан. Бүх нам тийм ээ одоо бүх нэр дэвш гой юм бол хилээд гаргаад ирээ тавьчин тийм хөтөлбөр тийм ээ. Ингээ харахаар бүгд нь ялгаагүй ч юм шиг. Тэгтэл өнөөдөр одоо тэр ардын нам гэдэг байгаа энэ нам чинь 22 жил ингээд үнэхээр тэрийг сайхан хэрэгжүүлээ явдаг юм бол энэ иргэд чинь өнөөдөр ингээ хохироод байж байгаа юм бол үгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг ингээ харахад одоо би жишээлбэл өөрөө яг бас энэ баян зэрэг дүүргийн нэгэн иргэний хувьд тийм яг амьдарч байгаа газрын маань яг хажууд ингээд бидний алхаад шууд ийшээ гараад явдаг гэсэн зүүн тийшээ гардаг байсан зам дээр хашаа бариад байшин бариад эхэлсэн байхгүй одоо нодон жилээс. Тэгээ бид нар бүр энэ шороогоор ингээд дамжиж явах хэрэгтэй болдог юм те. За энэ одоо яагаад ийм байдгийг ингээд энийг хөөцлөд явах энэ иргэд чинь ингээд очих газаргүй болчдөг. Ийм байдал жишээлбэл өнөөдөр манай Улаанбаатар хотод байна. Тэгвэл Японд тийм ээ энэ хөгжингүү орнуудад бол жишээл иргэд ийм эрх ашиг зөрчүүлсэн юм дээр очиод хэлэх газартай тэрийг сонсох газартай тэнд нь ямар нэгэн хариу тийм ээ заавал өгдөг ийм одоо механизм гэх юм уу систем байгаа байхгүй. Тэгэхээр энэ иргэн хүн чинь өөрөө хотын иргэний хувьд тийм ээ нэг нуруу тэнүүн амьдрах боломжтой байгаа. Тэгэхээр ерөөсөө нэх мундаг тийм сайхан одоо юу гэдэг нь Японы нарийн технологи гэхээс өмнө ерөөсөө л өнөөдөр энэ хорооны дарга нар гэдэг дүүргийн засаг дарга гэдэг энэ хүмүүс чинь яг иргэдийнхаа тэр саналыг үнэхээр сэтгэлээсээ сонсоод сэтгэл гаргаад ажиллаж чадж гин үгүй юу гэдэг энэ аюул том асуудал. Тэр энэ механизмыг одоо би арчилсан намын тухайд бол одоо өнөөдөр иргэдээ сонсох тийм ээ иргэдээ нээлттэй байх нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг өнөөдөр бол Улаанбаатар хотын иргэд бол их сонирхож үздэг болчлоо шүү дээ. Бараг улсын хурлын чуулганаас илүү бараг сонирхох гэдэг болсон тийм үү. Хуучин бол тэр чинь бүр хаалттай хинч мэддэггүй юу яриадгүй байсан сонсогддоггүй байсан. Тэгээд нэг шийдвэрүүд гараад ингээд явчихдаг тийм ээ. Тэгтэл эн чинь бол одоо бол иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бидний яг амьдралд хэрэгтэй нөгөө замын асуудал, нөгөө гэрэлтүүлэг хогны асуудлыг ярьдаг болохоор иргэд их сонирхдаг болоод байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо шинэ энэ салхи энэ одоо арга гэх юм уу энэ иргэд рүүгээ ойрцсон ийм засаглалыг авчрах хэрэгтэй. Энд бол ерөөсөө сэтгэл хэрэгтэй. Би дээр нэг юм нэмээд хэлчихье. Ардсан нам гэд яриад тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манай ардсан нам бол иргэн төвтөл нам. Иргэний дуу хоолойг сонсдог, иргэний танхимыг байгуулдаг. Ийм л нам. Яг нөгөө нам маань бол одоо нам төвтөө нам багхгүй юу? Сая бас энэ яриан дээр дурдаад байна л да. 22 жил гэд нэг нам удирдлаа гэд. Яах юм бэ? Тинчээ тухайн хороонд хэрэгтэй тэр иргэдийнхэн дуу хоолойг сонсолгүйгээр тэр нэг мөнгөтэй нэг баян компани захиалгаар хинт ч хэрэггүй тэр хорооны иргэдэд хэрэггүй нэг юм авчаал тавьчихж байгаа байхгүй. Бидний татврын мөнгөөр. Тэгэхээр эн чин одоо нөгөө хоёр намын бас ялгаа гарч эхэлж байгаа. Тийм ээ. Өнөөдөр нийслэлд ардсан нам анхудаа олох боллоо. Нийслэлийн иргэний танхимыг байгууллаа. Иргэдийнхэн нийслэлийн иргэдийн дуу хоолойг бид сонсож байна. Иргэнээ сонсож танд тулгамдж байгаа асуудал өнөөдөр юу байгаа? Энийг сонсож бид нэр хийх ёстой болохоос биш, тийм ээ? Энэ хоёр нөхөр сууж байгаа л тэнцээ нэг тим нийлүүлж тэгээ заамаа. Биш ийм юм байж болохгүй. Тэгэхээр асуулт ургаал гараад ирж байна л да. Би таны энийг танилцуулгыг харахаар байна шүү дээ. Одоо юу гэдэг юм? Уулуур хаан инженер мэргэжилтэй, санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнес удирдлагын мастер. За тэгээд Уулуур хаан гадаад худалдааны MCH инженеринг компани гүйцэтгэх захирал гэдэг. Би таныг амьдралд бас хөөрхөн боломжтой бас нэг төрөлцгөөс юм гуугаад ахаагүй боломжоор амьдарч яваа. Таны хувьд гадаад сургууль төгсөд ирсэн Монгол төрж яах вэ? Яг үнийг хэлэхэд Монгол залуучууд маань гадаад төгссөн залуучууд бүгд дутагдж байгаа үнэн. Монголд хэрэгтэй байна. Гэхдээ яг бодит амьдралаар их Монгол цалин өс багтаа тэ өндөр цалин байхгүй сайхан ажилд хүрэлбэр эрхлэхэд хэцүү Монголын орчин хэцүү бол бид нар залуучууд зүгтаалгаа. Та бас яах гэж ирсэн? Өнөөдөр 92 амьдралд ийм хангалттай боломжтой ер нь амьдралаа хөлөө олцсон мөрт энэ улс иргэдийн урал гэдэг чинь улс төрийн ихний шат штэ. Тэгэхээр хоёр улс төрөл орж ийн гэж би ойлгоод байна л да. Улс төрөөр орж яах дарга болох гэдэг юм уу яах гэдэг юм те. Ер нь бүр хинээ тусаад байгаа юм уу ч гэж хэл. Энийг ийм асуулт байна. Ер нь бол яг ийм л байгаа. Монгол ардын зүрц зүг байдаг тийм ээ. Биет сад, гэрээц сад, төрөө зас гэж. Тэгэхээр өнөөдөр заавал тийм ээ энэ одоо миний энэ 27 дугаар хороо миний одоо амьдарч исэн өссөн энэ хороо маань
надаар дутаад байна. Тэгэд надад санагддээ. Яагаад энэ одоо дарь их рүү явсан замыг яагаад заавал ингэж тавих ёстой вэ?